Сайн байцгаана уу? Та бүхэндээ анги удирдсан багш төгсөх ангийн сурагчдын өмнөх жилийн хичээлүүдийн дүнг хэрхэн хянах, дутуу байвал хэрхэн нөхөж оруулах видео заавар хичээл хүргүүлж байна. Юун түрүүнд анги удирдсан багш нар маань төгсөлт дэвшилт цэсний төгсөлт гэсэн хэсэг рүү орно. Яг энд байгаа цэснүүдийн дараалалаар төгсөлтийн бүртгэл маань явагдах тул үүнийхээ өмнөх жилүүдийн үнэлгээ цэс рүү орно. Ингэж ороход бүх суралцагчдын үнэлгээ харагдах ба өмнө жил татсан ангийн суралцагчдын үнэлгээч мөн харагдана. Гэхдээ анги удирдсан багш заавал бүх суралцагчийн дүнг ССС татах эсвэл суралцагч болгоны ард талд байгаа товчоор сурагч төс бүрийн дүнг ССС татах үйлдэлийг эхлээд хийх хэрэгтэй гэдгийг анхаараарай. Ингээд бүх суралцагчдын дүнг ССС татна. Бүх суралцагчийн дүнг ССС татсны дараагаар суралцагч тус бүрийг сайтар шалгаж тухайн суралцагчдад өмнөх жилийн үнэлгээ бүгд 0-оор орж ирж байвал тэр хүүхдийн нэрний ард талд байрлах дүн татах товчон дээр дахин дарж ССС дутуу үнэлгээ илгээсэн байгаа эсхийг шалгана гэдгийг анхаараарай. Суралцагчийн үнэлгээ цэнхэр өнгөөр заавал судлах хичээл, улаан өнгөөр заавал судлах хичээлийн дутуу дүн, шар өнгөөр сонгоны хичээлийн дүнгуудыг харуулж байгаа. Ингээд улаан өнгөтэй буюу дутуу дүнтэй байгаа хүүхдийн нэрэн дээр дарахад тухайн хүүхдийн үнэлгээ харагдах ба 10 дугаар ангид заавал судлах хичээл 3 дутуу байд. Тэгвэл би тухайн хүүхдийн 10 дугаар анги руу дарж орно. Тухайн суралцагчийн 10 дугаар ангидаа заавал судлах хичээлийн дүнгууд батлагдсан төлбөрөөр орж ирэх ба та үүнийг хувийн эрхтэй тулгаж сайтарч шалгана. Харин дутуу дүнгууд нь бүртгээгүй төлбөрөөр орж ирэх ба багш түүнийг бүртгэхдээ бүртгээгүй төлбөрийн ард байгаа нэмэлт тэмдгэн дээр дарж тухайн суралцагчийг хэдээр үнэлэх гэж байгаа үнэлгээгээ оруулж өгнө. Үнэлгээг оруулснаар мэдээлэл амжилттай хадгалагдлаа гэдэг мэдээлэл гарч ирэх ба тухайн таны оруулсан үнэлгээ бүртгэсэн төлөвт шилжинэ. Сургалтын менежер батлаагүй байгаа тохиолдолд анги удирдсан багш тухайн бүртгэсэн төлөвтэй үнэлгээг хэдэн ч удаа өөрчилж засварлах боломжтой. Тус үнэлгээг сургалтын менежер сайтар хянаад баталж СС рүү илгээнэ. Менежер баталж СС рүү илгээсний дараагаар уг бүртгэсэн үнэлгээ батлагдсан төлөв рүү шилжинэ. Хянах талбар дээр бүртгэсэн, зассан, баталсан гэсэн 3 төлөв харагдах ба энэ нь зөвхөн та ССС тухайн суралцагчийн дүнг татаж их нүүдэл систем дээр ямар өөрчлөлт оруулсан тоогоор харагдана гэдгийг анхаараарай. Ингээд анги удирдсан багш суралцагчдын өмнөх жилийн үнэлгээний дутуу буюу улаанаар тэмдэглэсэн хичээлүүдийг бүрэн нөхөж оруулна. Өмнөх жилүүдийн үнэлгээ бүгд батлагдсан төлөвт байж иж судлагдхууны үнэлгээ хэсэгт тухайн дүн үнэн зөв харагдана гэдгийг анхаараарай. Анхаарал тавьсанд баярлалаа.